Өнөөдөр бол 2025 оны 8 сарын 30. Яг 7 хоногийн дараа би Монголоос явна. Тийм болохоор би яг Монголд 7 хоног юу хийж байгаагаа харуулъя гэж бодсон юм. Би ингээд камертай болсон байхгүй юу? Тэгээ би камераараа интрого хийж гин. Тэгээ ер нь бол 7 хоног надтай хамт яваарай зөө. Бай бай. Би чихээ цаалуулах чинь. Үгүй чихээ цаалуулсан. Тэг жоо хавдсан байгаа болохоор сайн харагдахгүй юм. Гэтэ ер нь бол угаасаа яг энэ цаалуулсан гэдэг. Би эндээ ингээд ийм хөвөөрхөн юм зөөх учраас би хөнгөн дуртай учраас хөнгөөр хийлгсэн. Өнөөдөр үнэхээр гэртээ үнсэн болохоор бүр ингээд ямарч хийсэн юм байсангүй. Энд Монгол ирснээс хойш ингээд орой болгон гарч ингээд сакс макс тоглолттой болсон заяо. Тэгээ одоо болохоор гарч жоохон саксдах чинь. За өглөөний мэнд. Одоо 8 сарын 31 болсон байна. Явтлаа 5 6 хоног. Миний чихний хувьд гэх юм бол сая дөнгөж сэрэхэд бол нэг амар хүндүр байгаагүй. Тэгээд бас унтчихад би эсвэл энэ чихэд арч ин гэж унтаагүй мó эсвэл мэдгүй ямар ч унтчихад бол ямар нэг өвдөлт мэдрэгдээгүй. Одоо гарч хажиж ойлээ. Хамдэр промоцсон бай. Нэг өнөөдөр яг миний хам цагс тоглолтоо хөхтөд нэгт байхгүй. Тэгээ хоёрт амар олон хүн байгаа учраас би ингээд сагдахгүй зүгээр үзээд сууж ийн. Тэгээ одоо жоохон үүдэн байгаа учраас би ингээд цамцны хамаалаа өмссөн. Тэгээ амар тийм хүн хулгайлдаг хүн шиг юм шиг эсвэл нэг тийм амар тийм нууцлаг ингээд стокер гэдэг штеп. Тийм шиг болцсон байна. Тэгээ зүгээр. Тэгээ одоо жоохон үүдэн байна. Жоохон байж орё гэж бодож байна. Энэ киног би жаахан багтал үзчихсэн байхгүй юу? Тэгээд хайгаад болтгүй нэрийн сандгүй. Тэгээ ChatGPT-гээр олуулаад тэгээд одоо үзэж байна. За би амсаа хийлгсэн. Тэг би одоо дүүдээ ном авах гээд тэгээд мамын дэлгүүрийн мамын дэлгүүрт одоо орж ирж байна. Яна би ямар хөөрх юм бэ? Бид ийм санаанууд энэ заяа. Тэг би эднэрээс өөрөө уншиж үзэж байгаа. Тэгээд аавна. Тэгээд энийг болохоор би зүгээр гоё гэж магадгүй гэж байна. Тэгээд хальт уншаад бол нэг сонирхолтой татсангүй. Энийг болохоор бас сонирхолтой гэж магадгүй гэсэн чинь нэг бас сонирхолтой юм шиг байна. Энийг болохоор манайд өөрөө сонирхолтой байхгүй юу? Гэтэ би яг сая уншсан чинь нэг гоё санагдсангүй. Тэгээд би өөрөө энийхэн киног нь үзчихсэн заяа. Тэгээд надад бол таалагдсан учраас би ингээд за юу ч гэсэн уншаад үзсэн чинь баг энэ 3-аас илүү баг энэ гоё юм шиг надад санагдсан. Тэгэхээр би энийг авдгаа гэж бодож байна. Би сая их зүрээс буцаж явахдаа сургууль дээр ирсэн байна. Тэгэхээр ангийн 2 хүүхдээ таарсан. Би ер нь амар ядрахт ингээд олон хүнтэй газар ингээд бичлэг хийхээр ингээд хичээд байдаг байхгүй юу. Тэгээ сая ингээд би ингээд сургуулийн гадаа ирсэн чинь тэгэл хүмүүс байж маягаар тэгэл бичиж мишэл тэгэл нэг хальт бичлэг хийлгэчихэл тэгэл одоо буцаж байна. Мишэл таартай юу? Хайдаштай. Мама таартай юу? Мама хайдаштай би what агвас диди. Аа таартай юу? Хайдаштай. Энд таартай юу? Хайдаштай. Мимэ таартай юу? Мимэ хайдаштай. Би таартай юу? Хайдаштай. Айлуу өөртөө хайртай юу? Хайдаштай. Айлуу жоохон гайхаад өгөөрэй. Вау гэрээ. Хой гайхаач. За бид нар ингээд 9 сарын 1 болгонд ингээд торт авч иддэг байхгүй юу? Тэгээд яагаад ингэдэг болсон бэ гэдгийг одоо манай ээж тайлбарлана. Торт үзсэн гэдэг одоо тайлбарлал. Бид нар нөгөө хотод орж ирээд 8 дугаар ангиас орж ирээд тэгээд баг 9 10 дугаар ангиас эхлээд баяраар нь том юм өвөө ер нь 9 сарын 1-нд бүх хүүхдүүдтэй амжилт хүсээд ингээд торт баярын торт хувааж өгдөг байхгүй юу? Тэгээд энэ уламжлал нь одоо хүүхдүүд нь цаашдаа өөр хүүхдүүдтэй болоод амьдрал зохиосон. Тэгсэн ч гэсэн ингээд өөрийнхөө зээ нар нь ингээд үргэлжлүүлээд энэ уламжлалыг бас дагаад явж байгаа. Энэ уламжлалаа та нар ч гэсэн одоо цааш бас уламжлуулж явж байгаарэ. Манай ээж жоохон махаас эхлээд 9 сарын 1 болгоноор торт иддэг бас учраас одоо хүртэл ингээд бид нэр 9 сарын 1 болгоноор торт иддэг байхгүй юу? 4 өдөр үлдсэн байна.
Хидийг яаж олох вэ гэж толгойгоо гашилгаж шаналгаж алхсаар одоо залглаа. Ажилгэр алдаргэр хагас бүтэн сангүй намайг горгоогоо амралтаарч ажил дээр ч утас байн хангийн жадарлаа. Дэндүү давчуу дэндүү апуу ясны хүнтэй хорвоо дэндүү хаттуу хэдэр баригцсан хүний хорвоо дэндүү доттоо хүнлэг сэтгэл бас хөрмөн жохлоо дэндүү завгүй Одоо намайг явахад ингээ авч явах юм бэлдээд тэгээ явнаа. Ингээд юмудаа бэлтэж байна. 9 сарын 4-нд бас өдөржингөө юмнуудаа цуглуулад чимдаа идрээ бэлдээд тэгээд нэг юм хийгээгүй мэн. Саяны 2 хан бичлэг яваад тэгээд шууд 9 сарын 5-нд руу шилжиж байгаа юм байна шүү. Тэр өдөр тэгээ бас халуураад байгаа юм шиг ингээд би айгүй сонин юугээс бохгүй юу. Тийм болохоор бүрч бичлэг хийгээгүй мэн. Тэгсгийж байгаа л. Баяртай миний хууч бацаа. Бэнүү завтай юу гэдэг. Одоо би юу гэж байгаа вэ гэхээр энэ дотор ирсэн гурил байгаа. Ингээд тэднийг гарч вакуумд болно. За юм болсон байна. Бас идсэн мэт зөндөө. Цаг 12 болж байна. Тэгээд би гэрээс гарах хүртэл надад 14 цаг байна. Энэ болохоор миний гартай, энэ болохоор миний чимдаан баггүй юу. Одоо гэрээсээ гарах хүртэл 1 цаг заяа. Ийм хөөс авсан. Тэг ингээд би өөр хөөс авчихсан баггүй яг үндэ. Тэгсэн чи миний авчихсан хөөс байгаагүй. Бид горон дээр арай гоож өгөх. Мэдгүй. Тэгээд хэлсэн л гэж юм. Файн болж байна. 2 цаг 26 минут тасан байна. Үтгэхгүй. Миний хутлыг аваад ир. Хүүе. Саштай юм байсан ч. Саштай. За одоо гараа иж байна. Bizim bir tayra. Öyle. Evet. Ягуйса. Баяртай. Өмнө жил ингээд аав ээж хоёртойгоо явж байсан бол ганцаараа шидээр бууж байна. Надад уг нь 3 захиа өгсөн байхгүй юу? Би тэрийг ингээд онгоцондоо сууж байгаа уншин гэж бодсон юм. Тэгсэн чи би сая ингээд дээшээгээ цөндөө илгэж. Одоо аавч уншихгүй тэгэхээр дээж нь очиж байгаа тийм. Одоо ингээд хамаг хайртай хүмүүсээ үлдээгээд тэгээд ганцаараа ингээд хамаг юм аваад явчихна гэхээр бүр ингээд амар уйлмаар санагдаад тэгээд би тэсгүй уйлсан. Тэгээд уйлж байгаагаа хараад бас инээсэн байна. Тэгээд сайхан уйлж дуусчаад хоолооч аваад одоо ингээд уг нь ийм хоол өгсөн, тийм хоол өгсөн гэж харуулах шиг байна. Даанч нөгөө нэг онгоцных нь цаатлынх нь дүнгэнсэн чимээнээс болоод миний хоолой сан сонсогдоог. Тэгэл сайхан хоол молоо идэл явсан юм да. 我觉得我到了北京。 Тэгэл Бээжин дээр буугаад тэг Бээжинээс цаашаа Шанхай явах байсан болохоор бичиг баримт дахиж үзүүлэх юм үзүүлээд тэг цаашаа явсан байна. Энд ингээд галт тэрэгэн сууж байгаа. Онгоцсныхоо юм руу явах юм байна. Би буугаад
Тэгээд тасалбар дээр шалгуулчаад тэгээ сая ингээд цүнх мөнхөн дотор хачаа бараагаа шалгуулсан чинь миний power bank-ийг хураацсан. Яг хуу 3 сетэ байх хэрэгтэй гэсэн. Тэгээ би гайгүй ээж маа дуу гэсэн чинь тэгээ хураалгацсан. Одоо яг хуу тэгээд Шанхай дээр очиж байгаа сайн хэлээ гэж бодож байна. Тэгэхээр би одоо тасалбар шалгуулахгүй бол тэгээ бай. Kiss me beneath the milky twilight. Lead me out on the moonlit floor. Lift your open head, strike up the band and make the fireflies dance. Silver moon sparkling. So kiss me. Guys, би үнэндээ гэртээ хармаар байна. Би гэртээ харихгүй. Би ингээ сая миний утас сэтгэл амар бага болсон. Тийм болохоор би ерөөсөө уцаар оролцчихгүй. Онгоцны дууг нь сонсоод ингээл хамаг ингээл Монгол тайсны юмудаа бодоод, найзуудаа бодоод, гэрийнхнээ бодоод ингээл зүгээр л би бүр ингээ бүх юмыг болсон чинь гэрийнхнээ санаад, хайртай хүмүүсээ санаад ингээд бүр ингээд амар миний сэтгэл санаа бүр амар сонирн болчихлоо. Тэг би одоо бүр яг ингээд шууд гэртээ гүйччихэд ингээд гэртээ хармаар байгаа байхгүй юу? Эсвэл ингээд мэдгүй яагаад гэх чинь зүгээр л би юусэн ингээд амар сонирн болчихлоо. Надаа ингээд 2 мик гэдэг байхгүй юу? Тэг би энийхээ нөгөө мик нь арай илүү гоё тод сонсогдیں۔ Тэг би тэрүүгээрээс бичлэг хийсэн чинь тэрнийхээ цэнэн дуусаад уншчихсан байлаа. Тэгээ миний ингээд өмнөх хийсэн бичлэгийн тал нь дуугүй. За тэгэхээр яхаа ярьцгаа юм. Одоо л ер нь бол амар тайван болоод ингээ юм хүмүүнд нэг яарахгүйгээр ингээ сайхан сууж гин. Тэгээ ер нь бол яг юу бас нэрээ заяа. Тэсээ Бээжингээс наашаа ирэх гээд тэгээд манай онгоц зуг нь бол 8:30-аас хөдлөх ёстойсэн бохгүй юу? Хөөх ёстойсэн. Тэгсэн чинь цаг агарын байдлаас болоод тэгээд 9 өнгөрөөж хөдлөхөр болсон. Уг нь бол 10:40 гэж ирэх ёстойсэн онгоц болохоор 11 өнгөрөөж ирж байгаа бохгүй юу? Би тэгээд power bank-а хураалгацсан учраас би уцаас нь хэлж чадахгүй. Тэгээд бүр ингээ миний утас ингээд 10% болсон. Тэгээд би бүр ингээ онгоцсон ингээ өөдаад заяа. Тэгээд ашгүй онгоц нь хөөрөө тэгээд би ингээд кино минь үзэж мүзээд аятайхан тэгээд явсан юм. Тэгээд явж байгаад ингээд онгоцноосоо буухан алдаад ингээд яг миний ингээд онгоцны суудлын доор нь арзитг хагааг харсан. Онгоц хөөхөөс өмнө ингээд тэр удаан хүлээж байхдаа ингээд туцаас нэглэлцсэн илж болохоор л байсан юм шиг бэлээ. Тэгээд сая буугаад ачаа бараагаа авчаад миний нөгөө нэг галтэрэг байхгүй. Тийм учраас би галтэргийг хүлээтэл ингээд энэ хавар ингээд хүлээлийн танхим манхим хүлээлийн сандал мандал гэж байдаг болвол тэрэн дээр нь суучий гэж эсвэл ингээд хөвтөж мөвтөдэж ундаж болохоор газар хам бол ундчаараа гэдгсэн баггүй юу. Угаасаа галтэрэг маань өглөө хүртэл ингээд байхгүй. Тэгэхээр хайж байгаа одоогийн сууж байгаа судлаа олсон юм. Ямар газар сууж байгааг харуулъя. За энэ бол миний ачаа байна. Тэгээд энд бол бүр ингээд яг арзитг байгаа заашгүй. Тэгэж ингээ хүмүүс ингээд хөвтөж мөвтөд ундчдаг. Тэм би ингээд ганцаараа ийм том зай эзэлж байгаа. Одоо энэ хүмүүсийн зогсож байсдаг байгаа шүү дээ. Энд болохоор хүмүүс хүлээж авд юм байна. Одоо ингээд тосчмос жаваад яг ийм сандалтай хэсэг гэх юм уу. Энэ ингээд цаашаа гаач гисэн байгаа ингээд ямар ч 6-7 юм байгаа. Би бол ингээд сайхан ингээд сууж байна. Ийм газар олж суугаад эндээ байж байгаа. Тэгээд өглөө хот руугаа явна. Тэгээд энд бол амар угаасаа 28 градусаа гэсэн. Тэгээд амар бүр ингээд илт чийг нь мэдэгдчихээн. Тэгээд жоохон халуун. Гэтэ хав нөгөө нэг дотор байгаа болохоор ингээд халуун нь бүр амар мэдэгдэхгүй. Тэгээд жоохон халуун тэгээд жоохон чийгтэй байна. Тэгээд сая Family Mart орж ийм тараг авсан. Нойр хүрэл унтаад нойр өрөхгүй бол тэгээд сайхан уцаас нэглээд сууж можгаад гарна явна. Би сая энд ингээд онцсон. Тэгээд амар тухгүй байсан болохоор сэрсэн байна. Жоохон байгаад эндээс гараад тэгээд сургууль руугаа явцгаа. Очиж унтсаа. Тэгээд би ингээд яг такси маань ирэх зүг газар мазрыг хайгаад зөндөө явсан энэ хавар хайгаад. Таксигаа дуудсан маань такси ирсэн байгаа. Гэхдээ ингээд намайг яг авах газартаа ирээг байхгүй юу. Тэгээд бисаа ингээд энэ газрын хүнээр яриулаад тэгэхгүй бол эдний чинь аялал маялал гэж бас хэцүү шүү дээ. Одоо ингээд энд өгүүлээгээ зогсож байна. Энэ ингээд таксинд асуу гэсэн. Асан амар тамхи үнэрт чинь. Яа. Бэлхаа би Монгол руу буцъя. Аим шигтэй халуун байна. Би буцлаа. Би буцъя. Яа буцъя. Яса, энд айгүй эвгүй байна. Ямар нэлээ бүгчин байна. Бүгчин байна. За ингээд
Шанхагийнхаа галт тэрэгний буудлын дээр ирсэн байна. Тэгээ одоо ингээд галт тэрэг рүүгээ доошоо бууж ийн заяа. Тэгээд энэ болохоор хурдны галт тэрэгэндээ суусан байна. Тэгээд өөрийнхөө хотын галт тэрэгний буудлын дээр ирчихсэн юм байна. Сургууль дээрээ амар халууцаад амар улаасан байгааг та нар харж байна. Бидний хайрт шар. Хоолоо юм шар тав мог ингээд бүх юм нь шар юм дээр өгдөг болохоор шар гэд нэрлэлцэн. Сэтгэл онгоо мужийг хүлээхээ 15-ээс гарсан байна. Анлахсан Хөдөн шиндөө дулаан үргэлжөө Одоо бол навшийн халуун хിവэрэлтэй саарлтай байна. За одоо нэг 30-30 градус байна. Ямар ч лээс амар халуун байна. Тэгээ миний ингээд нуруу мургаар ингээд хөлс урсж байгааг би мэдэрч байна. За ингээд буцаж ирээд нэг сар болсон байна. Бичлэгээ сая дөнгөж сая дийдэлж дуусаад тэгээд бичлэгээ ингээд үдсэн баггүй юу? Тэгсэн чинь миний бичлэг төгсгөл байдгүй. Зүгээр ингээд юм ярьж байгаа. Тэгээ шууд дууссан. Тэрнээс үүш дахиад бичлэг байхгүй. Тэгээд бичлэгээ ингээд төгсөх гээд тэгээ сууж ийн. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Удаахгүй хичээнэ. Хичээнэ. Сэтгэл онгоо мужийг хүлээх